Яг тэгвэл энэ импортлж байгаа компаниуд гэдэг чинь одоо эцсийн нийлүүлэгч биш, Роснефть биш шүү дээ. Тийм учраас Монгол өөрөө бензинтэй байвал бид нарт ашиггүй гэсэн тийм ерөөсөө бодол байхгүй шүү дээ. Тэр угаасаа ямар ч тийм эрүүл ухаанаар боцсон тийм үзэл байхгүй. Зүгээр тэр бол цэвэр улс төрийн лэрэ хөрөх байх гэж байна. Ер нь одоо нефть импортлогчид одоо энэ бензиний хомсдолуусаад байна авахгүй байна гэдэг энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа юм бол ерөөхдөө бол одоо дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний ханш бол өсөд байна гэсэн энэ тайлбарыг өгч байгаа шүү. Сая бид хоёр мэдээлэл гол ер нь бол одоо энэ шатхууны үн нэгдүгээр би нэг юм нэр эхлээ онцолж хэлээ. Үн өсчөөд байгаа гэдэг юм одоо мэдээлэл гарч байна. Тэгэхээр үнийг бол өсөөгүй. Албаасаар ерөөсөө нэмээгүй байгаа. Яг тэгвэл энэ үнийн асуудлаар төрийн засгийн газрын одоо шийдвэрийг гаргахыг хүлээгээд байж байна. Ер нь нэмэхгүй бол болохгүй байна гэдэг асуудлыг бол энэ импортлогч компаниуд 2017 оны 10 дугаар сараас хойш тэр засгийн газарт тавиад явж байгаа. Энэ үн өсөхний 3 шалтгаан байна л да. Тэрний бол нэгдүгээрт буюу хамгийн том шалтгаан нь энэ онцгой татварын өсөлт. 2017 оны 7-11 дугаар саруудад шатхууны онцгой татварыг 2 удаа нэмэгдүүлсэн. Тэгснээр одоо литр тутамд одоо 92 бензиний хувьд 180 төгрөг, дизель түвшний хувьд 210 төгрөг литр тутамд нэмэгдэж байгаа. Нэмэгдэж байгаа татвар шүү дээ. Тэгээд нэгдүгээрт энэ татварын шалтгаан, хоёрдугаарт энэ олон улсын зах зээл дээрх үн өсөж байгаа. 2016 оны эхний үетэй харьцуулахад одоо өнөөдрийн байдлаар бол 2 дахин өссөн байна. 17 оны 2 дугаар удирдлагатай харьцуулахад бараг 30% импортын үн нэмэгдчихэд байна. Энэ хугацаанд валютын ханш маань чангараад байгаа. Доллар ханш чангараад байгаа. Тийм учраас ийм учир шалтгааны улмаас одоо энэ нефтийн компаниуд борлуулалтаас алдагдуулъя гэдэг хэллээ. Цаашдаа энэ янзаар явж болохгүй байна гэдэг асуудал 10 дугаар сараас хойш засгийн газар тавьсан. Холбогдох байгууллага, төрийн байгууллагуудаас бол энэ он гартал хүлээж тисчээ. Өөрөөр хэлбэл өмнө нь болсон ашигасаа энэ алдагдлаа нөхөд ингээд алдагдaltaй ажиллаж байна. Тэгээд шуурхай асуудлыг шийднэ гэдэг байдлаар л одоо үйлэлгээл өнөөдрийн хүчээр байж байна л да. Нэмэгдэх асуудал яригдаж 10 дугаар сараас ярилцсан гэдэг яг хэдэн төгрөгөөр нэмэгдэл алдагдал байсан. Одоо энэ импортын компаниуд бол литр тутамд шатхууныхаа төрлөөс хамаарат 250-аас 300 төгрөгийн алдагдaltaй байна гэж. Тэгэхээр өөрөөр хэлбэл хэрвээ төрийн зүгээс одоо ямар нэг зохицуулт хийхгүй бол энэ хэмжээний одоо өмнө өсөлтийн асуудал яригдана тий. Тэгэхдээ төр өөрөө эндээ зохицуултаа хийх юм бол энэ онцгой татвар хэрэгээ харах юм бол би сая хэлсэн онцгой татвар ч өөрөө 100-аас 210 төгрөг явж шүү дээ тий. Ерөнхийдөө зарим одоо энэ колонкууд дээр бензин өгөхгүй байна ч юм уу очир дараалал үүсэж байна гэдэг. Одоо чинь Петровс дээр зарим нь хаалттай засвартай байна гэсэн иймэрхүү зүйл дээр иргэд бас бухимдалтай байна. Энэ дээр ямар тайлбар байгаа юм бол сая яг энэ асуудлаар бол нэг компани гүйцэтгэх захирал Наранбаатыг тодорхой мэдээлэл өгсөн. Нөөц одоогийн байдлаар бол одоо нөөц дууссан гэдэг юм ийм асуудал ярихгүй байгаа. Албан ёсоор ингээ хязгаарлалт хийгээд байгаа асуудал байхгүй байгаа. Хэвийн борлуулж байгаа. Петровсын хувьд бол 3 салбар одоо Улаанбаатар 40 тул хөх станц байдаг. Энийний зөв 3 нь бол яг ээлжил төвчмийн ээлж засварын ажил хийж байгаа. Бусад 37 нь бол хэвийн ажиллаж ирэх гэсэн үг. Тэгээд зүгээр гол асуудал нь шатхууны бус зарим компаниудын нөөц дуусаад эсвэл борлуулалтаа шууд зогсоосонтой холбоотойгоор Петровс дээр ачаал бол хэвийн хэмжээнээс хэд дахин их болж орж ирж байгаа. Тав хүн өнгөрсөн амралтын өдрүүд чарсан баг. Маш их очир үсээд ердийн өдрийн борлуулалтаас 3-4 дахин их борлуулалт хийгээд эхлэхээр тухайн штесийнх нь нөөц, тэр өдрийнх нь нөөц одоо штес дээрх нөөц нь дуусч байгаа байхгүй. Тэгээд тэрнийг шуурхаа татаж авах боломж бас хэцүү байдаг. Яагаад тэгэхээр одоо энэ зөрчлийн тухай хууль хэрэгжих гэсэнтэй холбоотойгоор өдрийн цагаар нефть бүтээгдэхүүнийг хот дотор тээвэрж болдгоо. Тэгэхээр очир дараалал ихсээ тухайн штес дээр өнөөдөр өдөр 12 цагт шатхуун дуслаа гэвэл шөнө болохыг хүлээхээс арга байхгүй татаа болт их юм бол. Одоо шинэ 95% гэхэд оны өмнөөс 154 нэмэгдлээ гэсэн юм байна. Тэр хүн үн нэмлээ гэдэг дээр хүмүүс бас буруу зүрх ойлголт авдаг шүү. Яг одоо энэ зохицуулт хийгээд одоо бариад байгаа одоо гол өргөн хэрэглээний бүтээгдэхүүн буюу AI92 дизель түвш 80 гэсэн энэ 3 бүтээгдэхүүн дээр бол үний ямар ч өөрчлөлт байхгүй одоо ингэ шийдвэр хүлээгээд байж шүү дээ. Зүгээр арай тансаг хэрэглээний гэгддэг тэр нэг евро стандартын AI92 95 гэсэн өөр төрлийн шатхуун баг шүү дээ. Энэ дээр бол бага хэмжээгээр үн нэмсэн асуудал байгаа тийм. Энэ нь угаасаа тэр зохицуултанд бол амархгүй.